Та чи одоо улсын хурлын гишүүн дээр нь сайд гэд хоёр давхар албыг хашиж байна. Хоёр давхар цалин авч байгаа юу? Үгүй шүү дээ. Энэ хүмүүс тэгж л боддог юм шиг байгаа. 9 сарын ихээр сангийн сайдаар томилогдоод томилогдсон өдрөөсөө эхлээд их хурлын гишүүний цалин орж ирэхэ болчдөг юм байл шүү дээ. Би бас мэддэг байсан тий. Тэгээ яг нөгөө нэг картанд ингээд цалин орж ирдэг шүү дээ. Тэгээд яасан их хурлын картанд дөрөс цалин орж ирэхэ болцсон. Тэгээд туслахаараа асуулгасан чинь харин сайд болох юм бол давхар цалин авдаг юм билий. Тэгээд сайдын цалин маань их хурлын гишүүний цалингаас бага юм билий. Оо тийм үү. Тэгэхдээ бид нар чи одоо их хурлын гишүүнийхээ ажлыг хийж л байгаа үстэй давхар тий. Тийм учраас яг одоо зарим хүмүүс өөр л байдаг бах та. Одоо манай гэр бүлийн хувьд бол миний цалинч бас манай орлогын нэлээд томоохон хэсгийг одоо бүрдүүлдэг учраас уг нь бол одоо яадгийн сангийн сайдын биш их хурлын гишүүнийхээ цалин гэвэл арай өндөр л байдیں۔ Тэгэхдээ яг өндөр бас мөрдөгж байгаа журмын дагуу бол сайд болсон их хурлын гишүүн бол одоо хоёр цалин авдаг юм билээ. Тэгээ тэрийг бол би буруу гэж байгаа юм биш. Тийм тэр зарчмын зөвлөл баг л та.